Хэрэв энэ бичлэг 2000 лайк цуглуулвал бид дараагийн ангийг шууд оруулах болно. Хэрэв та манай сувгийг дэмжихийг хүсвэл доор харагдах данс руу хандивхийж биднийг дэмжээрэй. Одоо бичлэгтээ орцгоё. Гар барин хилэлцээрийг хурдан үзэглэв. Энэ хооронд фьордод Аш Роналдыг Сильви гэдэг шулмыг сонгосонд гайхаж байлаа. Сильви худал хуурамгийг хялбархан илрүүлж хуурамч дүр төрхийг нэвт хардаг тул Рональд өөрийгөө илчлэгдэхээс айхгүй байна уу гэж тэр гайхна. Гэвч гүнж Тилич бас юу болоод байгааг сайн мэдэхгүй байсан бөгөөд магадгүй Рональд хин гэдгээ нуухаас эмээхгүй. Зүгээр л тэдэнтэй үнэн шударгаар хамтрахыг хүсэж байгаа байх гэж таамаглав. Тэгтэл Ааш өөр нэг таамаг дэвшүүлсэн нь хэрвээ Рональд үнэхээр түүний ах мөн бол Сильвигийн чадвараас огтхон ч айхгүй байж болох юм. Гэвч гүнж Тили үүнийг магадлал багтаа гэж үзэж байв. Учир нь тэр ахыгаа сайн мэднэ. Рональд шулмуудын төлөө сүмтэй хизээч тэмцэлдэхгүй. Тэр дандаа л бэрхшээл асуудлаас зүхтахтай гаргууд байсан бөгөөд бүр хаан түүнийг хилийн хот руу цөлөхөд дургуутсаж байсан билээ. Тэгээд аш шулмуудаа баруун бүс рүү илгээх нь үнэхээр шаардлагатай эсхийг асуухад Тили зүгээрээ гэж тайвшруулсан ч аш түүнд дараах зүйлийг сануулв. Игч Латус бол нойрмог арлын хамгийн чухал шулмуудын нэг. Түүний газар орныг хувиргах чадваргүйгээр эвдэрсэн шавар байшингуудыг засах эсвэл арлын газар зүүн бүтцэд томоохон өөрчлөлт хийхэд хэцүү байх болно. Игч хааныч бас маш чухал. Тэрээр шонхор шувуудыг өдөртөн загас бариулж хүн бүрийг амттай далай хоолоор хангаж чаддаг. Аш энэ хүсэлтээс татгалзаж оронд нь арай бага хэрэгцээтэй шулмуудыг явуулахыг санал болгов. Яг энэ үед гүнж Тилигийн төвчээр алдагдаж тэрээр огцон босч ирээд ашид хүүтнэр хэлэхдээ холбоо байгуулахаар тэр шулмыг Хилийн хот руу илгээж байгаа бөгөөд энэ боломжийг баллахыг хүсэхгүй байгаагаа мэдэгдэв. Тэрээр бүх шулмуудад зориулсан орогнох газар бүтээж байгаа тул хин нэгнийг хэрэгтэй хэрэггүй гэж ангилах дургу гэдгээ санууллаа. Аш гүнжийн санаархалд эргэлцэндээ хурдан өвдөг сүгдэн уучлалт гуйв. Тели найзтай хандан Рональд эдгээр шулмуудыг 100 шулмууд дотроос тэр дундаа хамгийн хэрэгцээгүй гэгддэг Эвелин Кендл нарыг оролцуулан сонгосныг сануулв. Хэрэв тэд үнэхээр хэрэггүй байсан бол Рональд яагаад тэднийг сонгох байсан бэ гэж тэр асуув. Эдгээр шулмуудтай хамтран ажиллах нь тэдэнд Рональдын сонголт болон тэрээр тэдний хүчийг хэрхэн ашиглахаар төлөвлөж байгааг ойлгоход туслана гэдэгт тэр итгэлтэй байлаа. Теле шулмууд бол зүгээр нэг зэвсэг хэрэгсэл биш гэдгийг тодорхой хэлээд Ашид дахин хизээч ийм зүйл ярихгүй байхыг анхааруулв. Аш бурууга хүлээж зөвшөөрөв. Тили мөн балгасаас олдсон номнуудыг сонгон аль болох хурдан тайлж уншихыг хүсэж байлаа. Тэрээр балгаст хамгийн сүүлд зочсныхоо дараа сэтгэл нь тав хүрхэж хуучин холбоо нь зүүн ойн балгас бүхий Тэнгисийн салхит хотоос эхэлсэн гэж сонсжээ. Хэрэв номон дээрх бичвэрүүд хоёр газрынхтай таарвал ямар нэгэн холбоо хамаарлыг илчилж магадгүй гэж тэр найдаж байв. Телегийн зөв байсан бололтой шулмуудын холбооны урдын удирдагч хараа ариун уулыг хай хаялалдаа ашиглаж байсан нөгөөх аимшигт номыг эзэмшиж байгаад эцэст нь чөтгөрүүдийн гарт амиа алдсан билээ. Үүний дараа Тили ашиг дэндүү ширүүн зэмлэсэндээ уучлалт гуйв. Шулмуудыг хэрэгцээгүй гэж ангилахыг тэр зөвшөөрөхгүй байгаа ч Лотос хитрхи удаан байхгүй байвал аралд нөлөөлнө гэдгийг хүлээн зөвшөөрөв. Тили өвөл эхлэхээс өмнө Лотосыг булан руу буцааж авчирхаар төлөвлөж байна. Үүний хариуд тэрээр чөтгөрүүдийн саруудад мангасуудыг няцаахад туслуулахаар Хилийн хот руу хідэн тулаан чулам илгээх болно. Тэрээр өвлийн цагт ашч бас Хилийн хот руу хамт явна гэдэгт бүрэн итгэлтэй байв. Мэдээж манай өндөр нуруутай нүүрэн дээрээ соригтой хатагтай гүнж Тиллийг дагаж явахыг хурдан зөвшөөрлөө. Эцсийн эцэст тэдний харилцаа зүгээр нэг зэвсэг нэгт нөхдөөс илүү хайртай хосуудын шиг харагддаг. Дараагийн хэсэгт ил задгай далайд ганц завь усан дээгүр хөвж буйг харуулна. Хөлөг дээр Маги болон түүний нөхөр шулмууд Хилийн хотыг чиглэн явж байв. Маги цахлаа шувуу болон хувирч цагийг үнэхээр хөгжилтэй өнгөрөөж байх шиг байсан бөгөөд завны ахмад Магийн өөр өөр шувууд болон хувирах чадварыг хараад ухаан алдчих шахам гайхаж байлаа. Тэр тусмаа цахлаа далайд саадгүй аялж бүр шуурга байгааг ч мэдэрч чаддаг шиг шувуу бүрийн чадварыг тэр чигт нь өвлөн авч чаддагт нь тэр маш их гайхжээ. Торгомсог ногоон үстэй дур булаам шулам Сильви үүнийг зөвшөөрч Маггийн тусламжгүйгээр тэдэнд эцэс төгсгөлгүй үргэлжлэх хошууг тойрч Саарас шилтгэний өмнөд эрэгт зогсох шин зам сонгох зоригтой ахмад чангаар инээж Меги яг л цахлаа шиг харагддагч биеийнх нь галбраар ялгаж чадна гин.
Сильви хөмсгөө өргөөд өөрөө альвааг шууд нэвт харах хандлагатай болохоор үүнийг хизээч анзаарч байгаагүй гэдгээ хэлв. За, түүнийг бусдын жинхэнэ төрх худал хуурмаг гээд бүх зүйлийг нэвт харж чаддаг шулмуудын нэг гэж бодохоор хүмүүсийг гадаад төрхөөр нь ялгадаггүй байх нь тодорхой юм. Сильви дараа нь хөлгийн багийнхныг хартал тэд маш их ядарсан харагдсан тул Ахмадаас ээлжийг нь солихыг ээлдгээр хүсв. Ийм нарийн ширийн зүйлийг анзаарсанд Ахмад гайхаж Сильвигийн хурц нүднээс юу ч мултардаггүй бололтой. Ахмад багийнхнаа залхуурхаа болиулахаар яаран удах үед Сильвигийн бодол гүнж Тилитэй хамгийн сүүлд ярилцсан яриа руу шилжив. Тили түүнд Хилийн хот руу хийх аялал нь зөвхөн эгч дүүстэйгээ холбогдож тусламж үзүүлэх төдий зүйл биш гэж хэлсэн билээ. Сильви бас нэгэн даалгавартай байсан нь Роналдын жинхэнэ төрхийг илчлэх байв. Хэрэв түүнд ямар нэгэн сэжигтэй зүйл байвал шулам нарын холбоотой хамтран түүний багийг хуулахыг Тили тушаасан юм. Одоо Сильви хамгийн муугаар бодож шулам нарын холбоо түүнтэй хамтран ажиллахгүй байх вэ гэж санаа зовж байна. Магадгүй Роналдын хуурамч төрхийг нууц хэвээр үлдээхийн тулд түүнийг болон хөлгийн багийнхныг нь хорчж мэдэх юм. Тэр хөлөг онгоцон дээр бусад чулмууд тоглон наадаж бүгд л баяртай байгааг харсан ч бүх зүйл харагдаж байгаа шигэ амархан биш байж магадгүй гэх мэдрэмжээс Сильви салж чадахгүй байв. Түүнчлэн Молли очих газраа баргал ирчихсэнд маш их тогтолж хөвгөлтэй байгааг бид харж байна. Нөгөө талд хоёр салаа гизэгтэй жижигхэн шулам үнэхээр өрөвдөлтэй харагдах бөгөөд энэ завин дээр 7 хоногийн турш ганхаж явсандаа итгэж ядан одоо хүртэл тэсэж байгаадаа гайхна. Ахмад түүнийг хуурай газарт хөл тавихад би энэ дээрдэн гэж тайвшруулав. Тэрээр урд өмнө далайн өвчнөс болж өгсөн хүнийг хизээч харж байгаагүйгээд жоохон тэсгийг хэлв. Үүний дараа аш өнөөх жоохон охин руу эргэж Миги аль хэдийн Хилийн хотыхонд мэдгдсэн тул удахгүй бүгд тэднийг тосгоор ирнэ гэж тайвшруулв. Жоохон охин аш Молли хоёрыг Хилийн хот руу явахгүй байгаа эсхийг сонирхон асуухад аш тэднийг далайд аюулгүй байлгах үүднээс л хамт явж байгаагаа тайлбарлав. Тэднийг буулгаад шууд буцах бөгөөд гүнж тэлээд арал дээр тэдний тусламж хэрэгтэй байгааг нь аш октод Роналдоос аль болох хол байхыг анхааруулв. Жижигхэн шулам ахлахаасаа яагаад түүнээс айх ёстойг нь сонирхон асууж тэр чин зүгээр л гүнж тэллэгийн ах биш гэж үү гэлээ. Аш түүнийг ах нь мөн гэдэгтээ санал нийлсэн ч язгууртан гээд энэ хунтай чулмуудыг оролдох дуртай гаж донтон биш гэсэн үг биш гэдгийг тодорхой болгов. Бүгд хунтайчийн талаар ярилцаж байх зуур Сильви уулнаас тэнгэр өөд ямар нэг зүйл хөөрхийг анзаарч харсан зүйлдээ үнэхээр цочирдов. Хөлгийн багийнхны царайны хувирал. Үнэхээр хэлэх үггүй бөгөөд тэд ямар гэчийн аврах шувуу байж болохыг гайхацгаана. Жижигхэн шулмууд ахлах руугаа эргэж урд нь ийм зүйл харж байсан эсхийг нь асуув. Ахлах нь ийм зүйлтэй анх удаа таарч байгаагаа хүлээн зөвшөөрөв. Тэднийг ойртох үед агаарт угтах урай лоозон намирч байхыг хараад Сильвигийн зүрх тогтлов. Шулам нарын холбоо тэднийг халуун дотноор угтаж байгаа нь тодорхой бөгөөд урай лоозон дээр Хилийн хотод тавтай морил гэж тодорхой бичсэн байсан нь Сильвиг хэсэг хугацаанд хэлгүй болгов. Хөлөг онгоц эцэст нь эрэгт хүрэхэд Венди бүх хүмүүстэй халуун дотноор мэдчилж Хилийн хотод тавтай морилохыг өрөв. Аш Вендигийн дэргэд тайван буйртай байхад Ашийн ард байгаа бусад чулмууд нилээд сандарсан хэвээр харагдана. Венди Аш хоёр мэдчилж удалгүй Аннаач хүрэлцэн ирэв. Сильвигийн харц Анна дээр тусахад шулмуудын эргэнт хориндох бүх эд шид түүн рүү тэмүүлж байгаа мэт санагдав. Аннагаас цацрах асар их хүч түүнийг гайхшруулж түүнд нэгэн зүйлийг ухаарууллаа. Манай Анна охин үнэхээр ямар гойд хүчрхэг болохыг харж байгаа биз? Зарим шулмууд хоорондоо мэд мэдлэлцэн завгүй байхад бусд нь тэр авраг агаарын бөмбөлгийг сониучрахын ширтэнэ. Венди энд ашрамд тэдэнд агаарын бөмбөлгийн талаарх бүхий л нарийн ширээнийг тайлбарлаж өгөв. Тэгээд Венди ашаас хунтайж тэднийг дахин харахыг тесэн ядан хүлээж байгаа тул хот руу үнэхээр хамт явахгүй юм уу гэж асуулаа. Аш инээд алдан өөрийнх нь шулмуудыг ургуулахаар төлөвлөж байгаа хүнийг хараад хунтайж лав баярлахгүй байх хэмээн хошигноод хүүхдүүдийг найз нөхдийнхөө найдвартай гарт үлдээж байна гэв. Угаас уужуу сэтгэлтэй магадгүй бүр дэндүү өгөөмөр гимээр Виндиж үүнийг шууд зөвшөөрч тэднийг маш сайн асарч халамжлана гэж аш дамлав. Үүний дараа аянх шинэ шулмуудыг бүгдийг нь бөмбөлөг рүү шахан орууллаа.
Сильвия хэдийгээр баг зэрэг сандарч байсан ч Анна зүгээр л хурууга няслахад хар гал дүрлзэн асч тэднийг тэнгэр өөд хөөргөв. Молли газраас тэдэнд хамгийн сүүлчийн удаа гар даллаж дээр байгаа охид тэнгэр дэх шинэ гэр рүүгээ хөдөллөө. Тэнгэрт хөөрсөн хойноо аянга шинээр ирэхстээс өөрсдийн ид шидээ гайхуулахыг шуудхан шаардсан бол Венди Сильвигээс би энэ зүгээр үү гэж асуув. Сильви зүгээрээ гэж хариулсан ч толгой нь баг зэрэг өвдөж байгааг хүлээн зөвшөөрөв. Гэхдээ түүний дотор зүгээр нэг хүчтэй өвдөлтөөс ч илүү зүйл мэдрэгдэж байх шиг байлаа. Тэрээр зүүн совиндоо хөдлөгдөн эд шидийн мэлмигээ идэвхжүүлсэндээ өөрийгөө зөхөв. Нэг доор ийм их газрыг харна гэж санаагүй бөгөөд ийм мудам хараг татсыг анх удаа тольдож байгаа нь түүний шидийг тойлдуулжээ. Венди түүнд хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа авахыг зөвлөөд хинч бай анх удаа тэнгэрт хөөрөхдөө хачин мэдрэмж авдаг гэдгийг сануулв. Сильви түүнд талархаж би энэ аль хэдийн дээрдэж байгааг Вендид хэлв. Энэ хооронд бусад охид үнэхээр хөвгчлөлтэй байх бөгөөд аянга тэдний хунтаажийн баатарлаг гавьяаны тухай урам зоригтойгоор дуулж хамтдаа дуулсан бүх адал явдлаа баяр хөөртэйгээр хүүрнэ. Сильви уур амьсгал нь түүний төсөөлж байснаас хавьгүй илүү чөлөөтэй хөгжилтэй байгааг ухаарч эцэст нь тайвширч эхэлсэн бөгөөд энэ байдал нь үрд үргэлжлээсэй гэж хүснэ. Тэднийг эцэст нь Хилийн хотын дээр ирэхэд бөмбөлөг шилтгэний ойролцоо газардсан бөгөөд охид их бууны нүргээн тасгийхийг сонсоод үнэхээр алмайрч орхив. Аян хунтайч зөвхөн тэднийг угтан авах гэж их буу бууцныг тайлбарлан тэднийг хурдхан тайвшруулв. Удалгүй шулмын холбооны шулмууд шинээр эргэсдийг угтахаар ирлээ. Сильвия тэдний ид шидэн өөрийнхөө төсөөлж байснаас огт өөр байсанд маш их гайхав. Тэрээр холбооны эгч дүүс одоогоор үнэхээр найрсаг байгааг анзаарахгүй байж чадсангүй. Гэхдээ яахаас ч буцахгүй тул сонор сэрэмжтэй байх ёстойг өөртөө сануулна. Тэднийг зоогийн танхимд ороход ширээн дээр аль хэдийн баярын зоог засчихсан байв. Хунтайж хүн бүрийг Хилийн хотод халуун дотноор угтан авч өөрийгөө баруун бүсийн захирагч хэмээн танилцуулаад өөрийн гэршгэ байхыг хүсв. Бусад бүсгүйчүүд өмнөө байгаа баярын зоогийг хараад туйлын их баярлаж байхад Сильвия нүднийхээ өмнө харж буй зүйлдээ үнэхээр мэл гайхаж байлаа. Тэрээр хунтайж ямар ч тэнгэрийн гисгэлтийн чулуу зүүгээгүй бөгөөд түүний дотор ид шидийн ямар ч мөр байхгүйг анзаарав. Энэ нь тэдний өмнө байгаа тэр хүн үнэхээр Рональд өөрөө бөгөөд ямар нэгэн баг өмсөөгүй эсвэл эд шидээр удирдуулаагүй болохыг түүнд илтгэнэ. Хөл хөдөлгөөнтэй өдөр өнгөрсний дараа хунтайж амттай дарс залгилж орон дээрээ налан тухлахтаа сэтгэл хангалуун гихчин хихэрхийг бид харна. Шулмууд ирсэнд тэрээр маш их тогтолсон тул бүр унтаж чадахгүй байсан тул дугхийхийн тулд ийхүү ууж байгааж. Хунтайж шинээр ирэхстийг эгчдүүс хэмээн дуудаж тэдний байрлах байрыг зохицуулсан уу гэж асуув. Гэвч Найтингейл түүнийг тэднийг шууд эгчдүүс гэж дуудсанд тийм ч таатай байсангүй. Тэдэнд тийм амархан итгэж болохгүй гэж анхааруулв. Хунтайж Найтингейлээс яагаад ийм болгоомжтой байгааг асуухад тэрээр Сильви гэдэг шулам хагас үнэн зүйл яриад байна. Түүний үгэнд ямар нэг хорон санаа байгаагүй ч үгээ маш нарийн сонгож хэлж байсан хэмээн илчлэв. Хунтайж түүний санааг ойлгон толгой дохив. Тэрээр Сильвиаг магадгүй өөрийг нь үнэхээр жинхэнэ Рональд мөн эсхийг тодорхойлохыг хичээж байна хэмээн таамаглав. Хэрв гэр бүлийнх нь нэг гишүүн зан аашаа бүрэн өсөн өөрчилчихвэл гэдгийг тэр Найтингейлд сануулв. Бас тэднийг солиод тавьчихсан уу? Эсвэл хинт нэгэнд удирдуулад байна уу гэж гайхдаг байлаа. Нээрэл нийслэлд байхад нь Тиили түүнийг арчаагүй залах уу бусдын элэг барьдаг байснаар нь мэддэг болохоор яг ингэж боцох хэрэг. Энэ нь Найтингейлын сонирхлыг ч бас татаж хунтайжийг үнэхээр Рональд мөн эсхийг асуухад хунтайж хариуд нь би үнэхээр Рональд мөн. Гэхдээ нөгөө талаар бас биш гэж хэлв. Сүрхий соргоог Найтингейл хунтайжийг худал хэлээгүйг шууд олж хараад яагаад тэрвэ гэж асуухад хунтайж жуумалзан зүгээр л байгаа байдал минь л энэ. Энд худал хэлэх зүйл байхгүй гэв. Найтингейл мөрөө хавчин. Миний мэдэх Рональд хэвээрэл байвал надад хамаагүй дээ гэхэд хунтайж чамтай анх уулзсан өдрөөс хойш би дандаа өөрөөрөө байсаар ирсэн гэж тайван хариулв. Маргааш өглөөнөөс шинээр ирсэн бүх шулмууд хунтайжийн өмнө жагсан зогсож төгшүүртэйгээр өглөөний мэнд хүрэхэд хунтайж тэдэнд хандаж би элдв ясархах дургүй болохоор Тилийг юу гэж дууддаг байсан тэрүүгээрээ л дуудаж олно. Тайван байцгаа гэв. Тэгээд тэр эхний 7 хоногт тэдэнд ямар нэгэн ажил даалгахгүй хотын орчинтой танилцаж Хилийн хотыг хүснээрээ тойрч үзээрэй гэж тайлбарлав. Мөн шулмууд гэдгээс нь болж хинч тэднийг гадуурхаж эсвэл хулгайлахгүй гэдгийг батлан хэлв.
Сандарсан бүсгүүчүүдэд хандаж тэрээр баруун бүсээс сүмийн нөлөөг аль хэдийн устгасан тул энэ газар Сламбар арал шиг чөлөөтэй хүн бүрийн эрх чөлөөний баян бүрд гэж тайвшруулв. Хунтайж үргэлжлүүлэн шинээр эргэсдийг эсрэг фаз болон нас биег үүсэх талаарх үндсэн ойлголтуудыг аль хэдийн мэдэж байгаа байх гэж таамаглаад оройн хоолны дараа унших, бичих, математик болон байгалийн шинжлэх ухааны анхан шатны хичээлүүд орно гэдгийг шууд хэлэв. Тэдний цалин сард нэг алтан роял байх бөгөөд амралтын өдрүүдэд амарч цалинтай чөлөө эдэлнэ. Хэрэв асуух зүйл байвал Вендегээс тодруулж болно гэв. Зохион байгуулалтын ажил дууссаны дараа хунтайж уулзалтын хамгийн сонирхолтой хэсэг рүү орлоо. Тилегийн тайлбар баг зэрэг бүрхэг байсан тул тэр шулмуудын чадварыг өөрийн нүдээр харахыг маш их хүсэж байлаа. Тэгээд тэр үзүүлбэрүүдийг эхлүүлэхээр гадагшаа гарахаар босоход Сильви яриаг нь таслан нэг зүйл нэмж хэлэв. Тэрээр хэдэн хэсэг цаас гаргаж ирээд гүнж Тили эдгээр эртний бичвэрүүдийг булангийн ойролцоох балгасаас олсон бөгөөд тэдгээртэй хамт нэг загталж бас байгааг тайлбарллаа. Хунтайж загтлыг уншиж эхлээд удалгүй сандарч эхлэв. Бидний мэдэж байгаагаар загталд Тилигийн булангийн ойролцоох эртний балгасаас олж мэдсэн ноцтой бөгөөд сэтгэл түгшээсэн мэдээллүүд байжээ. Хунтайж уншиж дууссаны дараа хадагтай скрол загтал дээрх бичвэрүүд Карен зүүн ойн балгасаас авчирсан номтой яг таарч байгааг батлав. Энэхүү нээлт нь хунтайж гээд бүгдийн сонирхлыг татсан бөгөөд тэрээр загтал дах урдчлан тааварлах аргагүй далайн төрлөخтэй хүний гараар бүтсэн арал эртний дуран аваа игц хадан хясаан дээрх чулуун хаалга зэрэг нарийн ширийн зүйлсийг тунгаан бодлоо. Тэрээр эдгээр зүйлсийг үнэхээр итгэмээргүй гэж үзэж булангийн ойролцоо ийм хачин балгас байгаад гайхаж байв. Хадагтай скрол гүнж Тилигийн дүгнэлттэй санал нэгдэж бичвэр болон хэлний хэв маяг нь ижил байгааг бодоход эдгээр балгасыг нэг л хүмүүс бүтээсэн байна гэдгийг онцлов. Тэрээр яагаад сүм ийм барилгуудыг барьцгаад дараа нь орхисон бэ гэдэгт сэтгэл зовниж байлаа. Венди нэмж хэлэхдээ зөвхөн эдгээр балгас ч нууцлаг байгаа юм биш. 400 гаруй жилийн өмнөх түүхийн тэмдэглэлүүд бүр мөсөн устгагдсан байна гэв. Тэнд юу нуугдаж байж болох вэ? Эсвэл яагаад эдгээр түүхэн тэмдэглэлийг устгах гэж ийм их хүчин чармаалт гаргасныг тэр огт ойлгохгүй байлаа. Хунтайч хэлэхдээ Тили аль хэдийн бичвэрүүдийг тайлах тал дээр ажиллаж байгаа болохоор тэр үүнээс хариуг нь олж чадна гэдэгт итгэлтэй байна гэд түүнд туслахын тулд Текилагийн ариун хотын талаар хэлж шахын авсан чөтгөрүүдийн хідэн зургийг илгээнэ. Эдгээр нь орчуулгад тус болж магадгүй гэв. Тэрээр энэ мэдээллийг нуух нь ямар ч нэмэргүй. Харин ч юу болоод байгааг ойлгож бэтгэлтэй байх нь дээр. Магадгүй энэ нь сүмийн зарим сул талыг ч илчилж болох юм гэдгийг хэлэв. Учир нь хэрэв сүм эдгээр балгасыг тоодгүй байсан бол түүхээ бүрч гүн булшлах байсан бизээ. Тэрээр мөн чулуун цамхгийг шалгаж үзхийг санал болгов. Тэд аян гурд нь чөтгөртэй таарч байсан өнөөх мантыг дахин зөвлөлээ. Магадгүй тэнд илүү олон сэжүүр байгаа байх. Түүнчлэн хунтайж цэргүүд шин зэвсгээ авмагц өөр чөтгөрүүд бөгж байж магадгүй гэд ойн цэвэрлэгээ хийн гэдгийг нэмж хэлэв. Юун төрөнд Роналд бүгдийнх нь хүчийг шалгахыг хүссэн тул тэд эцгүй арын хашаа руу явлаа. Анхны шулан болох Лотус өөрийн чадварыг үзүүлж газраас асар том хадыг ядах юмгүй гаргаж ирэхэд хунтайч түүнийг Найтингейлтэй бараг чацуу атлаа. Яг л дөнгөж түүсэн өргөст хэмх шиг дэндүү залуухан харагдаж байгаад нь үнэхээр их гайхав. Түүний чадвар ч маш хүчирхэг бөгөөд 5 метрийн радиус доторх газрын хэлбэрийг ямар ч хүч гаргалгүйгээр өөрчилж чаддаг байна. Харин шавар цамхгийг 7 эсвэл 8 метрээс дээш сунгах гэж оролдоход бүтцийн тэнцвэргүй байдлаас болоод нурж эхлэв. Мөн шороо нь хэдий ч нээс хэрэг байна. Төдий чинээ багшид барцуулдагч түүний энэ чадвар нь өөрийнх нь ирсэн унтлагын арал шиг хатуу хүрсэнд л тохиромжтой бөгөөд хилийн хотод барих шороон байшингууд нь шууд нурна гэсэн үг. Скрол хатагтайч бас өөрийн хүчний талаар зарим нэг нарийн ширийн зүйлийг тайлбарлав. Энэ нь дуудлагын төрлийн хүч бөгөөд илүү дутуу зүйлгүй газрын хэлбэрийг 5 метр хүртэл өөрчилж чадна. Тэнгэрлэг шийтгэлийн чулуунууд түүнд хүчтэй нөлөөлдөгч түүний аль хэдийн барьж босгосон зүйлд нөлөөлдөггүй аж. Дараагийнх нь өнгөрсөн өвөл дөнгөж насанд хүрсэн хоны бөгөөд түүний гол ажил нь амьтдыг иргэшээлтэд оруулах явдал юм. Тэрээр ямар ч амьтныг номготгож өөрийнх нь чадлын хэрээр тушаалаа биелүүлж чаддаг. Түүний хяналт амьтан даалгавраа биелүүлэх эсвэл өөрөө цуцлах хүртэл үргэлжилнэ. Үүнээс гадна түүнд амьтны элч гих өөр нэгэн дог чадвар байх бөгөөд номготгох илүү хүчтэй амьтдыг олуулахаар бусад амьтдыг илгээж болдог байна.
Гол сул тал нь түүний бүх хүч. Тэнгэрлэг шийтгэлийн чулуунд нөлөөлдөг төдийгүй амьтан том байх тусам түүнийг номход өгөхөд илүү их шид шаардагддаг аж. Үүний дараа 25, 26 орчим насны эвэлэн байгаа бөгөөд тэрээр түүхий вискийг урд нь амсаж үтсэн ямар ч хамаагүй өөр төрлийн согтууруулах ундаа болгон хувиргадаг юр бусын ав ястай. Тэрээр этанол гаргаж авахд тусалж болох ч өдрийн цагаар хатагтайд арх хундаглах нь бүтэхгүй зүйл тул хунтайж түүний шидийг амсахын тулд оройн хоол хүртэл хүлээхээс өөр аргагүй болов. Дараагийнх нь Сильви бөгөөд хунтайж түүний дэргэд нэг л тохгүй байлаа. Тэрээр өөрийн харах орчин доторх юугч тэр байтугай ар нуруунд дах болон саад бэрхшээлийн цаатахыг ч нэвт харах чадвартай. Түүний хараанд ямар ч хаалт байхгүй нь хунтайчид баг зэрэг жихүүдэс төрүүлсэн ч үнэндээ түүний энэ чадварт баг зэрэг атаархаж байв. Хүссэн эмэгтэйхээ хувцсны цаатахыг нэвт харна гэд төсөөлдөв. Сильви мөн Найтингейлтэй төстөө нэмэлт чадвартай бөгөөд түүний шидэн хуримтлагдсан болон сарнсан энергийг харж чаддаг. Сильвигийн араас сүүлийн хэдэн сарын хугацаанд насанд хүрсэн Кендл орж ирэв. Өмнө нь түүний хүч зөвхөн Лааны денлүүгээр хязгаарлагддаг байсан бол одоо улам нэмэгджээ. Тэрээр бодисын төлөвийг тодорхой хугацаанд хിവэр нь хадгалж чаддаг бөгөөд жишээ нь хэрэв мөсөн шоороо шидэж чиглүүлбэл нарны доор тавьсан ч хайлахгүй. Түүний хүч нь шидэт тарин шинж чанартай бөгөөд байтагаа шууд хүрэлцэхийг шаарддаг. Хунтайжид Кендлийн хүчийг ашиглан хайлмал ганг үүрд халуунаар нь байлгах агуу санаа төрсөн ч удалгүй энэ нь арай л бүтэмжгүй зүйл болохыг ойлгов. Учир нь тийм их халууныг хിവэр хадгалахад асар их шид шаардагдах болно. Гол асуудал нь ялангуяа том хэмжээний зүйлд хэдий хэмжээний шид хэрэгтэй түүнийг хэр удаан барьж чадах вэ гэдэгт байгаа юм. Найтингейлч бас Кендлийн шидэн тун дайчгүйч шидийн багтаамж нь нэлээд доогуур түвшнийх гэдгийг онцоллоо. Тэгсэн ч гэсэн хэрэв тэр ямар нэг зүйлийг тогтвортой төлөвт барьж чадвал чанар муутай материалаар хийсэн машин механизмын эдэлгийг үнэхээр их сайжруулах тул түүний авьяас нь олдврал гэсэн үг. Ингэснээр Кендл тэдгээр машинуудыг илүү удаан ажилуулж, жигд ажиллагаатай болгох боломжтой юм. Шалгалт дуусмагц Найтингейл хунтайжаас онцгой нь таалагддаг шулан байгаа эсхийг асуухад хунтайж тэднийг бүгдийг нь нилээд сайн гэж бодож байгаагаа хариулв. Найтингейл хунтайжийг өнөө орой тэднийг бүгдийг нь өрөөндөө оруулах бэлэн байгааг сонсоод мэл гайхсан ч хунтайж түүний толгой руу зөөлөн ясалж шүнийг зугаатай өнгөрөөх гэсэнгүй. Ердөөл тэдний чадвар нь үнэхээр гайхалтай байсныг тайлбарллаа. Ингээд шалгалт дууссан тул хунтайж шилтгэн рүүгээ буцах цаг болсон гэж шийдэв. Тэгээд оройн хоолны дараа Найтингейлд өгөх зүйл байгаагаа хэлв. Юу байж таарах вэ? Магадгүй нөгөөх нь үү? Эсвэл ямар нэгэн онцгой зүйл үү? Найтингейлч өнөө өдөр хунтайжийн орой өгөх бэлгийг үнэхээр тесэн ядан хүлээж байгаа бололтой. Оройн хоолны цаг болоход бүгдээрээ дахиад л тансаг наринд зооглов. Өнөөдрийн хамгийн сонирхолтой зүйл бол хунтайжийн шинэ бүтээл байсан бөгөөд Аянга Миги хоёр түүнийг ямар төрлийн зайрмаг эсвэл өөр ямар шинэ зүйл хийснийг мэдхээр хорхойсон хүлээж байлаа. Хунтайж тэдэнд бүгдээрээ удахгүй мэднэ. Гэхдээ эхлээд хоолоо ид гэж хэлв. Сүрприз зөвхөн түүнд зориулагдаагүй. Харин хунтайжийн бүх хүмүүст бэлдсэн зүйл байсныг мэдээд Найтингейл баг зэрэг гонсгор байв. Энэ хооронд шин шулмууд савханд үнэхээр татагдж байлаа. Хатагтай скролл хунтайжийг үнэртэй ус, савх, зайрмаг гэх мэт шин сонирхолтой зүйлсийг олонтаа бүтээж, албан ёсоор үйлдвэрлэж худалдаанд гаргахаас өмнө шулмууд дээр туршиж үздэг болохыг тайлбарлав. Шин шулмууд саяхан шилтгэнд савнгаар усанд орсон тансаг мэдрэмжээ эргэн дурсацгаав. Энэ нь ихэвчлэн зөвхөн язгууртнуудад зориулагдсан таашаал байсан бөгөөд тэд эдэлж буй бүх тав тухтай байдлаа хараад хаадын амьдралтай ч өрсөлдөхүйс амьдралаар амьдарч байгаадаа бараг итгэж чадахгүй байлаа. Шулмууд тухтай байж өөрсдийгөө гэртээ байгаа мэт мэдэрч эхлэх үед оройн хоолны төгсгөл рүү алхасаж очивол хунтайж эцэст нь бүгдийн анхаарлыг татаж юу хийснээ дэлгэхээр шийдэв. Хэдэн шивгчэн охид дарс хурдан авчирч хунтайж өөрийн бүтээлүүдээсээ хамгийн түрүүнд цагаан дарснаас эхэлж байгаагаа зарлав. Тэдний өмнө нь ууж байсан эсэгсэн ба жимсний дарснуудтай харьцуулахад энэ нь хатуулаг өндөртэй жинхэнэ дарс байсан тул насанд хүрээгүй хүмүүсийг хол байхыг зөвлөв. Аянга эсэргүүцэж өөрөө бас амсаж үзмээр байгаагаа зүтгсэн ч хунтайж түүнд зориулж нэмэлт мөстэй ууж болох арай хөнгөн зүйл бэлдсэн гэж тайвшруулв. Тэрээр эвлийн нэгчийн өмнө бүх төрлийн дарсыг тавьж түүнийг өмнө нь коктейл, паб болон шар харигны үйлдвэрүүдэд очиж байсан гэж дууснаа хэлээд түүний сэтгэлдлийг сонсхийг сонирхож байгаагаа илэрхийлв. Эвлинч дуртаяа зөвшөөрч хундах дарс аваад нэг балгав.
Дарс ходоодонд нь орох үед хоолой нь үл ялэг халуун оргисон ч алюминий шүүс нь үүнийг дарахад туслав. Амнаас нь цэцгэс, жимсний холимог үнэр үнэртэж урд өмнө хизээч мэдэрч байгаагүй өвөрмөц амт байсанд тэрээр үнэхээр гайхаж байлаа. Дараа нь тэр хоёр дахь аягийг туршиж үзв. Үүнд сүүн дээр зүгийн бал эсвэл эсэн чихэр хольсон байсан нь дарсыг төгс нөхөх чихэрлэг амтыг бий болгожээ. Энэ бол үнэхээр гайхалтай зохицол байсан бөгөөд тэр үүнээс бүрэн таашаал авч чадав. Дараа нь тэр сүүлчийн аяа руу шилжив. Энэ бол ямар ч нэмэлтгүй цэвэр цагаан дарс байлаа. Хилэн дээр нь хөлөөрч хоолоогоор нь нуруудахдаа цоргисон гал шиг мэдрэмж төрүүлж эсэглэн амтыг удаан үлдээв. Энэ нь хүчтэй байсан ч таатай мэдрэмж байлаа. Амталгааны дараа эвлэн гурван дарс гуруула мартагдахааргүй сайхан болсныг баяртайр мэдэгдэв. Тэрээр зарим хүмүүс ийм хүчтэй амтыг таашаахгүй байж болох ч жинхэнэ амтлагчид түүний баялаг чанарыг гарцаагүй үнэлнэ гэдгийг хүлээн зөвшөөрөв. Хунтайж түүний хариултад сэтгэл хангалуун байж энэ нь түүний хамгийн хатуу цагаан дарсаас авсан зүгээр л нэг дээж байсан бөгөөд цаашид амтыг нь улам гүнзгийрүүлэхээр төлөвлөж байгаа тул дараа нь түүгээр дахин амтлуулах шаардлагатай байгааг тайлбарлав. Дараагийн ээлжийн шивгчид хайрцагтай зүйлс барьсаар ирсэн бөгөөд эдгээр бэлэг нь зөвхөн насанд хүрсэн шулмуудад зориулагдсан байв. Анна өөрийн хайрцагийг хүлээн авсан бол наан дотор нь юу байгааг тэсэн ядан сонирхож байлаа. Амлсан ясоор Найтингейл бас хайрцаг авсан ч тийм ч их баярлсан шинжгүй харагдав. Хунтайж тэдэнд өрөөндөө буцаж очоод хайрцагнуудыг нээхийг хэлв. Энэ хэсгийг гаргахад хамгийн их дэмжлэг үзүүлсэн их сайхан бат очир Сумья Балжиням та хоёртоо онцгойлон чин сэтгэлээсээ талархъя. Та бүхний үзүүлж буй дэмжлэг бидэнд үнэлж баршгүй урам хүч болж байна. Мөн доор харагдах бүх алтан дэмжигчдэдээ гүн талархал илэрхийлье. Биднийг дэмжиж яваа та бүхэндээ баярлалаа. Дараагийн хэсгээр уулзцгаая.